Цаана уу? Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За шинэ бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Шинэ бичлэг юусоо оруулж чадахгүй зөндөө удлаа. Тэгээ би энэ хугацаанд бас миний амьдралд дотоод сэтгэлд маань болон гадаад одоо амьдрал, ажил байдал, ахуйн хувьд маш олон том жижиг янз бүрийн өөрчлөлтүүд гарлаа. Тэгээ бүгдээрээ ч гэсэн бас он гарснаас хойш, цагаан сараас хойш ингээд олон янзын өөрчлөлтүүдийг мэдэрч байгаа байх гэж бодож байна. Тэг өнөөдөр хэдүүлээ надад бас маш олон ирдэг асуултуудын нэгэнд хариулах чинь хайр дурлалыг хэрхэн манифест хийх вэ гэдэг сэдвээр ярилцъя. Над руу комментор ч гэсэн мессежээр ч гэсэн энэ асуулт айгүй хэрдэг байхгүй. Тэгээд бас ямар сонирхолтой асуултууд ирж исэн бэ гэхээр би яаж нөхрийгөө өөртөө дахин дурлуулж өөртөө яаж дахин татах вэ гэдэг асуулт ирж исэн. Бас нэг мессеж ирж исэн ингээд манай нөхөр ингээд миний араар өөр хүнтэй явж исэн. Гэхдээ би одоо ингээд нөхрийгөө уучлахыг маш хүсэж байгаа. Манай нөхөр ч гэсэн ингээд надаас уучлалтгүйсэн. Гэхдээ би ингээд нэг л уучлах чадахгүй цаанаа ингээд бүрэн итгэж чадахгүй байгаа. Ийм одоо гэр бүлийн халуун дотнуур амьсгалыг дахиж ингээд шинээр эхлүүлж манифест хийх боломжтой юу гэсэн тийм асуулт бас ирж исэн. Тэгэхээр энэ ингээ бүгдээрээ хайр дурлалтай холбоотой сэдв байгаа учраас энэ бүхнийг ингээ базаад би хайрын олон түвшний талаар таадтай ярих гэж бодлоо. Яад гэвэл бид нар юу хүсэж байгаагаа өөрөө ингээ сайн мэдгүй байх юм бол бидний хүсэл ингээд төлөвлөөгүй ямар ч бодоогүй ингээ шаал өөр байдлаар биелээд байдаг байхгүй юу? Тийм болохоор бид нар юу хүсэж байгаа вэ гэдгийг маш сайн мэдчих хэрэгтэй. Хүсэж байгаа зүйлийнхээ талаар судлах хэрэгтэй. Танин мэдхэд цаг хугацаа энерги зориулах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь би ингээ өмнө нь бас бичлэгээрээ жишээ болгож ярьжсэн шүү дээ. ертөнц ямар хэлээр ярьдсан бэ гэд. Бид нар ингээ ертөнц ямар хэлээр ярьдгийг мэдгүй байх юм бол бид нар ингээ яг яаж хүсэж байгаа зүйлээ ертөнцид ингээ ойлгуулж түүнийг амьдралдаа биелүүлчихээ ингээ мэдгүй чадахгүй шүү дээ тий. Жишээлх юм бол өмнө нь хэлжсэн нөгөө бид нар Японд очичоод Японд дэлгүүрт ингээ сүү авъя гэд монголоор яриад ах юм бол тэр хүнээс хүсэж байгаа зүйлээ авч чадахгүй. Тэгэхээр ертөнц ямар хэлээр ярьдсан бэ гэдгийг ойлгочих юм бол бид нар хүсэж байгаа зүйлээ орчлон хорвоогоос авахд илүү амархан болно. ертөнц ямар хэлээр ярьдсан бэ гэхээр ертөнц бидэнтэй мэдрэмжээр дамжуулж, мэдрэхүүгээр дамжуулж, зүүн совингоор дамжуулж одоо ярилцаж, харилцаж байдаг. Тэгэхээр бид нар хүсэж байгаа зүйлээ ертөнцид хэлхийн тулд тэр зүйлээ дотроо мэдрэх хэрэгтэй. Дотроо мэдрэхийн тулд бид нар юу хүсэж байгаа тэр зүйлээ сайн мэдэж байх хэрэгтэй. Мэдгүй байгаа зүйлээ ерөөсөө бид нар мэдэрч чадахгүй, хүсэж чадахгүй шүү дээ, тий. Жишээлх юм бол одоо манай нөхөр дэлгүүр гарлаа захиахан байна уу гэхэд би за амттай зармаг авчраарай гэж захисан гэж бодъё. Гэтэл тэр дэлгүүрт очсон чинь бүр зармагнаас ч илүү гоё маш олон янзын амттан байлаа. Гэтэл би тэр одоо тэрийг ингээд мэдгүй бол би захиж чадахгүй бол би авч чадахгүй шүү дээ. Амттай сайхан мэдмээр байгаа ч гэсэн өөрийнхөө мэдж байгаа зүйлийн хүрээний дотор ингээд миний одоо бүтээх амьдрал хүсэж байгаа зүйл хязгаарлагдчихж байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар хорвоо дээр ямар сайн сайхан зүйлс байдгийм бэ? Бид нар хорвоогийн ямар сайн сайхан бүхнийг туулах, тэр бүхнээр ингэж амьдрах боломжтой юм бэ гэдгийг сайн судалж хорвоогийн оршихуун сайн сайхны талаар ингээд мэдчих хэвээр тэрнийг ингэж одоо мэдж ойлгож авахын тулд цаг хугацаагаа бас зориулж авах хэрэгтэй. Мэдгүйгээсээ болж бид нар бас хүсэж байгаа сайн сайхан амьдралаа ингээд бүтээж чаддаггүй байх нь байна шүү дээ. Хэрвээ бид нар ингээд жоохносоо л айгүй хэцүү хүнд амьдралыг одоо амсцсан. Бидний мэддэг зүйл зөвхөн зовлон зүдгүүр байх юм бол тэр зовлон зүдгүүрт амьдралаа л бүтээсээр л байх болно. Тэгэхээр бид нар тэр амьдралыг хайж шинээр сайн сайхан амьдралыг бүтээ, хайрлагдаж амьдрий гэвэл бид нар сайн сайхны талаар өөрийнхөө танин мэдхүйг дээшлүүлэх хэрэгтэй. Одоо хайрлагдах талаар өөрийнхөө ингээд мэдээллийг ингээд одоо нэмэгдүүлэх хэрэгтэй байх нэ. За би одоо ингээд нөхөртөөгөө 10 жил амьдарч байна. Үерхэд гэрлээд ингээ 10 жил болж байна. Энэ бүх 10 жилийн хугацаанд би яг юуг ойлгож байна гэхээр эмэгтэй хүмүүс бие биенээсээ яг нэг л зүйлийг хүсдэг байгаа байхгүй юу? Юм байна гэдгийг би ингээ одоо ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс юу хүсдэг вэ гэхээр аюулгүй байдал, хамгаалагдсан мэдрэмжийг хүсдэг юм байна л та.
одоо санхүүгийн аюулгүй байдал, физикал те миний бие махбодын аюулгүй байдал, гэрлэлтийн аюулгүй байдал, тий. Ийм одоо миний үр хүүхдийг намайг хамгаалахыг бид нар эр хүнээс хүсдэг байгаа байхгүй юу? Тэг яг намайг хамгаалж чадна гэсэн тэр хүнийг бид нар сонгодог байгаа байхгүй юу? Харин эрэгтэй хүн эмэгтэй хүнээс юу хүсдэг вэ гэдгийг би одоо ингээд ойлгож байгаа байхгүй юу? 10 жилийн дараа. Тэгэхэд юу вэ гэхээр хүндлэл, эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс зөвхөн хүндлэлийг л хүсдэг юм байна. Хүндлэгдсэн эмэгтэйгээ хайрлаж хамгаалдаг юм байна гэдгийг би ойлгож байгаа байхгүй юу. Тэгэхээр эрэгтэй хүний хүндлэн гэдэг нь нөхрөөгөө те эр хүн гэрийн эзэн өрхийн тэргүүн гэж хүндлэн, гэр нөхрийнхөө одоо гэр бүл аав ээж те ах дүү нарыг нь хүндлэн, нөхрийнхөө сонголт шийдвэрийг хүндлэн. Тэгээ бид нар яг тэр хүндлэлийг ингээд мэдрүүлж чадах юм бол бас нөхрөөсөө эргүүлээд хүсээд байгаа хамгаалал, тэр аюулгүй байдлыг, халамжийг ингээд мэдрэх нь байх нэ. За тэгэхээр би одоо хайрын үе шатуудын талаар та эдтэй тайлбарлаж бид нар ингээ яг тэр жинхэнэ үнэн одоо он удаан жил тэгээ бид нар чинь ингээд нэг хүнтэйгээ одоо өвөө эмээ болтлоо хамтдаа ингээд ив найртай аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа штэ бид нар эр нөхөртөөгөө тий хайрлагдаж амьдрахыг хүсэж байгаа штэ тий. За тэгсэн чинь бид нар одоо хардаад байна, хэрэлдээд байна, гомдоод байна. Зөндөө олон одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийн асуудлууд гараад байна. Тэгэхээр би одоо ингээд түрүүний мессеж бичсэн тий манай нөхөр намайг хайрлахгүй байна. Би одоо яаж анхных шиг дахин дурлуулах вэ? Эсвэл ингээд араар тавьсан байна. Би одоо уучламар байна. Гэхдээ би чадахгүй байна. Би гомдоод байна. Би энэ гомдлоос чөлөөлөгдөж одоо жинхнээсээ ингээ гэр бүлээрээ элэг бүтэн аз жаргалтай байхыг хүсэж байна гэх юм бол энэ эсвэл та угаасаа анханасаа ийм одоо жинхэнэ үнэн хайрыг одоо олж сайн сайхан гэр бүлийг одоо бүтээж цогцлоож амьдрмаар байна гэвэл энэ хайрын одоо үе шатлалын талаар ойлгох хэрэгтэй. Хайр гэдэг одоо би энд ингээд нэг чакраны зураг оруулчихъя. За бэлгийн харилцааг бид нар эмэгтэйчүүд андуураад байдгаа. Иннээсээ болж их алддгаа. Жишээлх юм бол ингэж байгаа байхгүй юу? Одоо эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрснөрөө за би энэ хүнд одоо итгэж байна. Би энэ хүнд хайртай гэдгээ илэрхийлж байгаа миний одоо итгэж байгаагийн хамгийн том илэрхийлэл бол би энэ хүнтэй бэлгийн харилцаанд орох. Тэгэхээр би энэ үйлийг хийснээрээ одоо бэлгийн харилцаанд орсноороо би энэ хүнд ингээд маш хайраа илэрхийлж ин гэсэн үг гэж ойлгодог. Тэгээ бид нар одоо хайрлсан, итгэсэн эр хүнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдөг. Гэтэл эр хүн болохоор энэ хайрыг одоо энэ бэлгийн харилцаа гэдэг зүйлийг маш өөрөөр хүлээж авдаг. Маш өөрөөр хүлээж авдаг байхгүй. Тэр нь ингээ эрэгтэй эмэгтэй хүний ялгаа гэдгийг эмэгтэйчүүд маань тэр бүр мэддгүү. Тэгэхээр хэрвээ та охинтой хүн байх юм бол тэ өсвөр наснд ирэх үед нь энийг зааж өгөөрэй. Чи бэлгийн харилцаанд орлоо гэд тэр эрэгтэй чамайг хүндэлж хайрлна. Энэ эмэгтэй надтай одоо унтахыг зөвшөөрлөө гэж надад ямар хайртай юм бэ гэж бодно гэж эмэгтэйчүүд андуураад байдаг байхгүй юу? Үгүй. Ерөөсөө тэхгүй. Эрэгтэй хүний хувьд бол бэлгийн харилцаа гэдэг бол зүгээр бэлгийн харилцаа. Нэг тийм бүр амар энэ эмэгтэй надад зөвшөөрчлөө өстой. Ямар хайртай юм бэ гэж ерөөсөө хизэж бодохгүй ихэнхдээ. Харин хүүтэй бол та өсвөр наснд ирэх үед нь ингэж зааж өгөөрэй. Эмэгтэй хүн чамтай бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрж ин гэдг нь чамд бүр маш их итгэж ин чамайг одоо ингээд маш их хайрлж ин гэсэн үг шүү. Тэгэхээр чи энэ зүйлд хариуцлагатай хандаарай. Чи эрэгтэй хүн болохоор энийг зүгээр л нэг энэ бол зүгээр л нэг секс гэж бодож иж магадгүй. Гэхдээ эмэгтэй хүний хувьд эн чинь бүхэл бүтэн одоо итгэл хамгийн одоо эмзэг байдлаар чамд өөрийгөө ингэж итгэж байгаагийн хайрлж байгаагийн илрэл байдаг шүү. Чи энэ зүйлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй гэж хүүнэр та зааж өгнө. Харин охтуудаа чи энэ хүнтэй унтлаа гэд энэ хүн бол чамайг өстой өөрт нь ямар хайртай юм бэ гэдгийг шууд ойлгоно гэсэн үг ерөөсөө биш шүү. Эрэгтэй хүний хувьд бол эн чинь зүгээр л нэг секс л байдаг шүү гэдгийг охтуудаа бид нар өсвөр наснаас нь эхлээ зааж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол охтууд маань алдахгүй бас дээрэс нь хүүгүүд маань энэ зүйлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй мэн гэдэг мэдэж авна. За юм байна. За инглээ гэхэд эмэгтэйчүүд бол одоо
одоо нөхрийгөө те нөхрийгөө үнэнч байгаасаа гэж хүсдэг. Өөрсдөө бас эр нөхөртөөгөө үнэнч байхыг маш их ингээд чухалчилдаг, үнэнч байдаг те. За гэтэл нөхөр нь за өөр хүнтэй найз залгаа нь өөр хүнтэй унтчлаа гэж бодъё. За эргэтэг байхдаа ийм хийсэн бол салж болно. Гэхдээ бид нар ингээд хүүхэдтэй болчлоо, гэр бүл зохиочлоо, олон жилийг ингээд хамтдаа амьдралаа аль хэдийн ингээд босголцоод эхэлсэн байхад ийм болчлоо. Гэхдээ та нөхрийгөө уучлахаар шийдлээ гэж бодъё. Тэгэх юм бол танд яг одоо миний ярих гэж байгаа энэ хайр гэдэг чинь үстэй бэлгийн харилцаанаас хамаагүй илүү өндөр түвшний олон төрлийн бидний мэдгүй хайрууд гэж бас байна. Тэгэхээр ингэж ойлгох хэрэгтэй. Бэлгийн харилцаа гэдэг бол хайрын хамгийн доод түвшний илэрхийлэл. Хамгийн доод түвшний илэрхийлэл нь бэлгийн харилцаа баггүй юу? Хоорондоо секс хийхийг болвол штэ тий. Хоорондоо хайргүй хүмүүс ч хийчдэг. Огт хайргүй, сэтгэлгүй, заримдаа бүр огт танихгүй хүмүүс ч хоорондоо хийчдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бол хайрын хамгийн доод түвшний илэрхийлэл. Гэхдээ бид нар ингээд тэрийг ерөөсө багасаа мэддэггүй. Хинч бид нарт энийг зааж өгдөггүй. Хайр ямар дээд түвшний хайр байдсан бэ гэдгийг бид нарт ерөөсө кино, хүүхэлдэйн кино, ном зохиол биднэрт ерөөсөө зааж өгдөггүй учраас бид нар энэ хүнтэй би бэлгийн харилцаанд орсноороо би энэ хүнд итгэж ийн хамгийн одоо дээд хайраараа хайрлаж ийн гэж ойлгоод байдаг. Тэгэд эмэгтэйчүүд нөхөр нь өөр хүнтэй унтчих юм бол надад хайргүй юм байна. Энэ эмэгтэйг хайрлцсан байна. Энэ эмэгтэйд хайртай болцсон юм байна гэж андуураад байдаг. Гэтэл тэр эмэгтэйд ямар ч хайргүй, ямар ч сэтгэлгүй байсан ч эрэгтэй хүн бол тэрийг хийж чаддаг байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ бол ингээд хайр эмэгтэй хүн ингээд хайр бэлгийн харилцаа гэдэг хоёр зүйл бол эрэгтэй хүний хувьд тусдаа зүйл гэдгийг нь ойлгох хэрэгтэй байна. Эрэгтэй хүн бол хайр бэлгийн харилцаа гэдэг зүйл бол эмэгтэй хүний хувьд яг нэг зүйл юм байна гэдгийг гэж эмэгтэй хүн боддсон байна гэдгийг эрэгтэйчүүд ойлгох хэрэгтэй байгаа хгүй юу. За тэгэхээр хайрын дараагийн түвш энэ бол хамгийн доод түвшний хайрын илэрхийлэл гэдгийг бид нар одоо ойлгочлоо тий. Тэгэхээр одоо яг энд байгаа чакраны зурган дээрс харах юм бол улаан хүрд байгаа штэ тий. Үндэс хүр дээрээ хайрлна гэдэг нь бэлгийн харилцаанд орохыг хэлж байна. Дараа нь бид нар одоо энэ улбар шар харагдаж байна. Улбар шар хүр дээрээ бид нар хайрлна гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ гэхээр хүндлэхийг хэлээд байгаамаа. Бид нар бол штэ эрэгтэй хүн одоо жишээ нь амьдралдаа нэг одоо 20 эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон байлаа гэж бодъё. Гэхдээ тэр 20 эмэгтэйг хориулангийн хүндлэн гэж бол байхгүй юу. Тэр 20 эмэгтэйгийн за 10-ыг нь хүндэлсэн бол их юм. Хүндлэл гэдэг чинь дараагийн түвшний юм хайрын илэрхийлэл байгаа байхгүй. Тэгэхээр би нөхрийгөө хүндэлж байна уу? Миний нөхөр намайг хүндэлж байна уу? Одоо жишээ нь биднэрт бас хүндэлдэг хүмүүс их олон байгаа тий. Бид нар ингээд бидний амьдрал зөндөө олон зарим бид нар ерөөсө хүндлэхгүй, зарим нь бид нар магадгүй шүүмжилж дорд үзнэ. Заримыг нь бид нар хүндлэн. Зарим нь бид нар хайрлан тий. Тэгэхээр хүндлэл гэдэг бол хайрын дараагийн түвшний ийм юу байгаа хгүй илэрхийлэмж байгаа хгүй юу? Дараа нь тий. За энэ наран сүлжээ хүрд байна. За өрчхүн хүр дээрээ бид нэр хүндлэж хайрладаг юм байна. Наран сүлжээ хүр дээрээ бид нар итгэж хайраа илэрхийлдэг. Бид нар итгэснээрээ тэр хүнийг илүү их хайрлаж байна гэсэн үг. Бид нар хүндэлсэн хүн болгондоо итгэнэ гэж бол байхгүй. Бид нар зарим хүнийг өндөр настай учраас зарим хүнийг одоо юутай маш их гавьяа шагнал байгуулсан учраас гэдэг ч юм уу ингэж хүндэлдэг. Эсвэл зарим хүнийг одоо надад маш том тусыг хүргэсэн учраас гэдэг ч юм ингээ хүндэлж байгаа штэ тий. Хүндэлдэг хүмүүс олон байгаа. Гэхдээ тэр болгонд бүгдэнд нь итгэн гэх юм бол тэр бол дараагийн түвшний зүйл байгаа байхгүй. Би бүх настай хүмүүсийг би өндөр настайг хүндэлнэ. Гэхдээ би тэр хүмүүс бүгдэнд нь итгэж одоо итгэн гэсэн үг ерөөсөө биш. Би тэр хүмүүст бүгдэнд нь итгээд та манай хүүхдийг харж байгаарэ гэдээ үлдээхгүй байхгүй. Гэхдээ би бүгдийг хүндэлнэ. Тэгэхээр итгэн гэдэг бол хайрын дараагийн түвшний илэрхийлэмж байгаа байхгүй юу? Хэрвээ миний нөхөр намайг хүндэлж, намайг итгэж яах юм бол одоо намайг агаар тавьсан эмэгтэйгээсээ илүү их хайрлсан байна, хайртай юм байна гэж би одоо ойлгох нь байх шүү дээ, тий.
За тийм байна. Энэ бол хайрын одоо дараагийн дээд түвшин. Тэрнээс илүү дээд түвшин. За зүрхэн хүрд дээр ирлээ. Ногоон өнгөтэй харагдаж байна. Энд нь юу юм бэ гэхээр энэ хүний бүх үг үйлдэлийнх нь цаадах сайн сайхныг нь олж харахыг хэлж байгаа байхгүй. Зүрх сэтгэлээрээ холбогдсон. Гэтэ би одоо хүмүүст итгэж болно. Гэтэ би хүн болгонтой ингээд зүрх сэтгэлээрээ холбогдно гэж байхгүй. Зүрх сэтгэлээрээ холбогдсон үед яах вэ гэхээр одоо ингэн одоо муудалцлаа гэж бодъё. Муудалцлаа. Эрэгтэй хүн ингээд нэг шаардлага тавилаа. Энийг юм одоо ингээд энд хэд хоног хөглөрөх гэсэн юм бэ? Хөглөрлөх гэсэн юм. Энийг хураалдаа нэг тийш нь хийлдэ гэж тэглээ гэж бодъё. Тэнгууд хэрвээ би ингээд нөхөртөөгөө манай нөхөр надад тэгж хэлэхэд бит хоёр зүрхээрээ холбогдоог байх юм бол би шууд өөрийгөө хамгаалах гад өөдөөс нь ингээд уурлаад үгүй чи өөрөө хураачхад яа тийм? Чиний бас гэр орон юм байгаа бицтэй гэд ингээ өөдөөс нь хэрэлдэн. Харин бит хоёр ингээ зүрхээрээ холбогдсон зүрхэн хүр дээрээ би бинийгээ хайрлаж байгаа үед шүү дээ тий. Манай нөхөр хэдийгээр үгүй энийг юм одоо хит хоног хөглөх гэсэн бэ нэг хураалдаа гэж хэлэхэд нь би тэр одоо зан авирынхын цаадах сайн сайхныг нь би шууд ойлгож олж харнаа гэсэн үг байхгүй. Тэр хүнийг би зүрх сэтгэлийнхэн төвшөнд ойлгоно гэсэн үг. Миний хаан ингээд цэгцтэй сайн сайхан гэрт бид нарыг ингээд тав тухтай амьдраасаа гэсэндээ ингэж хэлж байна. Хүүхдүүд нь ингээд одоо юмаа хөглөрүүлээ замбраагүй өсчихгүй дээ гэсэндээ ингэж хэлж байгаа юм байна гэж ойлгоод за би хураач чи энийг тийш нь тавьчихаа би энийг ийш нь тавьчаа хана гэд ерөөсөө хэрэлдэхгүйгээр би энэ хүн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хэлж гин гэдгийг ойлгоод ямар ч маргаан үсгүйгээр за тэгье би тэр хүний хүсэж байгаа тэр хүндлэл тэр одоо орон гэрийн тав тухайг нь би ингээд бүрдүүлээд өгнө гэсэн үг. Тэгэхээр тэр хүний ямар ч зан авир үг үйлдэлийнх нь цаадах үнэн учир шалтгааныг нь ойлгож чаддаг байна гэдэг нь ингээд зүрх сэтгэлээрээ холбогдсон байна гэдэг нь өөрөө хайрын бүр дээд түвшний илэрхийлэл байгаа байхгүй. Тэгэхээр ингэж чаддаг бол ингэж чадаж хайрлахын төлөө бид нар ингээд хоёр биентэйгээ ингээд хамтран зүтгэх хэрэгтэй байгаа байхгүй. За дараагийнх нь хоолойн чакра. Бид нар хоолойн чакраны төвшөнд илүү дээд төвшөнд хэрхэн хайрлах уу гэхээр бид нар хайраа илэрхийлнэ, хайртай гэдгийг хэлнэ. Бид нар ингээд багасаа маш олон хүн ингээд мэддэгтэй аав ээжтэй хайртай мөртлөө аав ээжтэй хайртай гэдгээ хэлдэггүй. Хэлэхээр нэг л эвгүй санагдаад байдаг. Эсвэл бид нар ингээд юу алаа 10 жил оюутан байлаа. Нэг хүний крашлаа, сайн болчлоо. Гэхдээ бид нар тэр хүнд тэр хайраа илэрхийлэхгүй ингээд нууцаар дотроо ингээд хайрлаад бодоод амьдраад байна гэдэг нь тэр хайраа илэрхийлэх хэмжээний их хайр тэр дотор бий болоог байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар тэр хүнийг халамжилж тэр хүний төлөө үйлдэл хийж үг хэлж үг хэл үйлдэлээрээ харцаараа хайраа илэрхийлэх нь өөрөө бүрдээ түвшний хайрын одоо илэрхийлэл байгаа хгүй. Тэрийг ингээ ямар ч хариу нэхгүйгээр одоо би чамд ингээ дандаа ингээд цай хийж өгдөг гэдэг чинь би чамд дандаа ингээ массаж хийж өгдөг. Би чамд дандаа бэлэг авч өгдөг. Гэтэл чи намайг халамжлахгүй байна. Чи намайг ингэхгүй байна. Гэт ямар ч тийм нөхцөл байхгүйгээр зүгээр л тэр хүнд хийж өгмөр байгаа учраас тэр хүний төлөө хайраа илэрхийлдэг байвал ямар ч хариу нэхгүйгээр ямар ч нөхцөлгүйгээр түүнийг хийдэг бол эн чинь бүр дээд түвшний хайр байгаа аахгүй юу. За дараа нь мэлмий хүрд. Мэлмий хүрдний түвшинд хүнийг хэрхэн хайрлах вэ гэхээр тэр хүнтэйгээ штэ яахыг хэлж байгаа аахгүй одоо ингээд бүр бодол сэтгэлийн ухамсарын түвшинд холбогдохыг хэлж байгаа аахгүй юу. Он удаан жил амьдэрсэн учраас би бинийгээ бүр ингээд хараагүй байх та ч юм уу эсвэл нүдэрээ шууд юу илэрхийлээд байгааг нь ойлгодог болсон. Эсвэл ингээл зүгээр л хажууд нь байж ах та энэ одоо ингээд нэг цай умарах шиг байна гээл шууд ус игээд өгдөг ч юм уу. Эсвэл хоёр өөр газар байх та нэг юм боддог ч юм уу. Яг нөхөрлөөгөө залгах гэжсэн чинь манай нөхөр над руу шууд залгагдсан байдаг ч юм уу. Хоёр өөр газар байхдаа нэг юм бодсон. Би өнөөдөр ийм бодлоо гэсэн чинь тийм үү би бас яг тэрийг чинь бодсон шүү дээ. Би бас яг тэгж бодсон шүү дээ. Вау гэд ингээ хоорондоо бүр ингээд зүүн совингийн төвшөнд хоорондоо ингээ холбогдоод улам хоорондоо адилхан болоод зэрэг үг хэлээд тийм болцсон байвал энэ мэлмий хүрдний төвшөнд бие бинийгээ хайрлж гин гэсэн үг байгаа байхгүй.
За дараа нь титэм хүрдний түвшинд би бинийг хайрлна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би энэ хүний төлөө амьдралаа зориулна. Амьдралаа зориулна. Би энэ насыг энэ хүнтэй туулна гэсэн тэр шийдвэр, тэр итгэл тэнд хамгийн дээд түвшний хайр байгаа байхгүй юу? Миний төлөө амьдралаа зориулна гэсэн тэр шийдвэр. Тэгэхээр хэрвээ яг та тэр эмэгтэй шиг ийм байдалд орсон бол хэрвээ таны нөхөр ингээд өөр хүнтэй явуулсан тэрнтэйг ингээ харамссан та хоёр ингээ дахиад хүүхдүүдийнхээ төлөө эвлэрээд бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн бол та хоёр ийм дээд түвшний хайрыг үл ошоож мэдгүйгээсээ болоод зөвхөн энэ хамгийн доод түвшний ийм хайрын илэрхийлэлээр төвлөрөөд байгаа юм биш үү? Өөрсдийгөө ажиглаарай. Хайр гэдэг чинь зөвхөн бэлгийн харилцаагаар ингээ хязгаарлагдаад байгаа юм биш. Хайр гэдэг чинь ийм олон төвшөнтэй, ийм одоо дээд сайн сайхнаар илэрхийлэгдэх боломжтой байна. Тэгэхээр та хэд маань би өөрөө ханига би өөрөө найз залуугаа яг ингэж хүндэлж, итгэж зүрх сэтгэлээрээ холбогдож ууралсан ч уур уцаарынхан цаадах тэр хайр, тэр хүслийг нь би ойлгож чадчихэв үү? Би ямар ч хариу нэхгүйгээр энэ хүнийг ингээд халамжилж гин үү? Хэрвээ ингээд хайрласныхаа төлөө ямар нэгэн хариу хүсээд ямар нэг юм хүлээгээд тэрийг өгөхгүй болвол би өөрөө уурлаа шаналаад байвал энэ төвшөнд би өөрөө энэ хүнийг хайрлахгүй байгаа юм байна. Зүгээр байж хат ингээл одоо хардаад байгаа ч юм уу. Тийм байвал би энэ төвшөнд, өндөр төвшөнд би өөрөө энэ хүнийг хайрлаж чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ хайрыг бид нар ийм хайрыг би хүсэж байна. Би ийм өндөр түвшний миний төлөө амьдралаа зориулах хүнтэй, намайг сонгох хүнтэй, намайг нөхцөлгүйгээр хайрлах хүнийг хүнтэй би амьдралаа туулж байна. Би үүнийг хүсэж байна гэдгээ бид нар орчлон хорвоо руу яаж илгээх үү? Энийг яаж манифест хийх үү гэхээр энэ хайрыг эхлээд өөртөө өг. Өөрийгөө хүндэлнэ. Өөртөө итгэнэ. Би өөрийгөө хүндэлж гин үү? Би бусдыг бодоод өөрийгөө тэр хүмүүсээс доорд үзээд байна уу? Би тэр хүнд гомдсон мөртлөө би чамд гомдож гин гэж хэлчихвэл энэ хүн бас гомдоод ууралчих үедээ энэ хүн эмзэглчих үедээ гэж бодоод би өөрөө гомдсноо илэрхийлэхгүй чимээгүй өнгөрөөд байна уу? Би энэ хүний мэдрэмж минийхээс илүү чухал гэд өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхгүй хав дараад байна уу? Би өөрөөсөө урваад байна уу? Би өөртөө итгэж байна уу гэдгийг бодоод үзээрэй. Би өөртөө итгэхгүй заавал би хин нэгнээс асуугаал, ээжээсээ асуух гал, ааваасаа асуух гал, найзаасаа асуух гал, нөхрөөсөө асуух гал байна уу? Би яг өөрийнхөө бодол мэдрэмжинд итгэж байна уу гэдгийг бодоод үзээрэй. Би өөртөө хайраа илэрхийлж байна уу? Би өөртөө сайхан үгийг хэлж гин үү? Би өөрийнхөө төлөө сайхан зүйлийг хийж гин үү? Би өөрийнхөө төлөө тасгал хөдөлгөөн хийж гин үү? Би өөрийнхөө төлөө муу муухай бүхнээс татгалзаж чадж гин үү? Би өөрийнхөө төлөө эрүүл хамгийн сайн сайхан бүхнээр биеэ сэтгэлээ тэтгэж чадж гин үү? Би өөрийнхөө дотоод сэтгэл мэдрэмжийг ойлгож гин үү? Би өөрийнхөө зүн совиндоо итгэж байна уу? Би өөрийнхөө амьдралыг өөртөө зориулж гин үү? Би амьдралынхаа цаг энергийг өөртөө биш дандаа бусад хүмүүст зориулаад бусад хүнээс үнцэн тэр хайр хамгааллыг авах гад ингээд бусад хүнд бүх юмаа зориулаад яваад байна уу? Би энэ одоо 7 хүртний түвшинд хайрыг өөртөө зориулж чадаж байна уу гэдгээ сайн бодоод үзээрэй. Хэрвээ бид нар энэ хайрыг дотроо өөртөө өгөөд өөрийгөө хүндлээд өөртөө итгээд өөрийгөө хайрлаад өөрийнхөө зүүн савинд итгэж амьдралаа цаг хугацаа энерги өөртөө зориулж байх юм бол таныг яг ингэж хайрлах хүн гарч ирнэ. Бусдууд нь энэ бол ингээд өөрийгөө маш их хайрладаг, хүндэлдэг эмэгтэй байна. Би ийм эмэгтэйг хайрлаж чадахгүй маань гэж сүрдээд танаас муу залуусууд бүгдээрээ ингээд яваад өгнө. Харин сайн залуучууд болвол ингээд би чамайг хайрлая. Энэ эмэгтэйн хүндлэл хайрыг өөрийгөө ийм гоё хайрлаж байгаа юм чинь намайг ч гэсэн ийм гоё хүндэлж хайрлах юм байна гэсэн тийм эрэгтэйчүүд ингээд тань дээр ирэх болно. Өөрийгөө яг ийм өндөр түвшинд хайрладаг хүн таныг бас ингэж гоё хайрлаж, таны төлөө амьдралаа зориулж
явахаар ингэж гоё үнчээр шийдэх болно. Тэгэхээр бүгдээрээ эхлээд яг энэ 7 түвшний хайрыг өөртөө өгөөрэй. Тэгэхээр за өөртөө яаж энэ одоо үндэс хүртний хайрыг өгөх үү гэхээр өөрийгөө ариун нандин хайр гэдэгтээ итгэхэд одоо жишээ нь үндэс хүрд яаж гимтэх вэ? Үндэс хүртний түвшинд өөрийгөө хайрлах чадахгүй бол бусад дээд түвшингүүдэд өөрийгөө хайрлах чаддаггүй байхгүй юу? Тэгэхээр үндэс хүртний түвшинд өөрийгөө яаж хайрлахгүй байх вэ гэхээр яадаг вэ гэхээр эмэгтэйчүүдэд ийм нийгмийн одоо юу байдаг? Дарамт олон хүнтэй унтцсан байх юм бол садар болоод бузар болоод тэгээд хинч биш болоод ингээд хаягдах ёстой юм шиг өөрийгөө хүндлэх ёсгүй юм шиг ийм одоо үзэл бодлоор ингээд шахан дарангуйлдаг эмэгтэй хүнийг те нийгэм бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энийг вэ штэ те бид нар жоохноос ингээд охтуудаа анхааруулах хэрэгтэй байхгүй юу? Чи энэ хүнийг ингээд бүр жинхнээсээ хайрлаад хайртай учраас итгэсэндээ ингээд бэлгийн харилцаанд орцсон бол хизээч тэрэндээ харамсаж өөрийгөө буруутгаж өөрийгөө зүхэж өөрийгөө муухай болсон гэдэгт гэж бодож болохгүй. Энэ бол чи тэр хүнийг хайрлсан байж тээ. Энэ бол чиний хайр байж тээ. Тэгэхээр чи энэ харилцаа дуусна гэж мэдээгүй. Чи тэр хүнд итгэсэн учраас хайрлаж тэр хүнд биеэ зориулсан. Бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн. Тэгэхээр энэ бэлгийн харилцаа гэдэг зүйл бол ариун үйлээ. Чи хайрлсан хүнтэйгээ энэ үйлийг хийснийхээ төлөө хизээч өөрийгөө буруутгах ёсгүй. Энэ бол ариун үйл. Тэгэхээр чи хайртай хүнтэйгээ ариун үйл хийсэн байна. Гэхдээ тэр хайр нэг өдөр дууссан байна. Тэр нь ерөөсөө чиний буруу биш. Чи тэрийг мэдээгүй. Хэдийгээр одоо хайргүй хүнтэйгээ би хийцээ, one night хийцээ гэж өөрийгөө бодож байгаа юм бол үгүй. Чи тэр хүнд хайрлуулахын төлөө тэрийг хийжсэн. Чи өөрийгөө хайрлагдсан гэдгийг мэдрэхийн тулд тийм хийцэн байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө ерөөсөө энэ зүйлд ингэж буруутгаж өөрийгөө ингэж муухай болсон мэтэр ямар ч эмэгтэй энэ мэдрэмжийг авах ёсгүй. Тэгэхээр өөрийгөө ариун үйл хийсэн цэвэр ариунаар эр хүнийг хайрлсан гэдэгтээ итгээд өөрийгөө ингэж хайрлах хэрэгтэй. Тэ? Мөн хамгийн их итгэсэн, хамгийн их хайрлсан хүнтэйгээ л бэлгийн харилцаанд ордог байх нь зөвхөн өөрөө хүссэн үедээ, зөвшөөрсөн үедээ өөрийгөө бэлгийн харилцаанд ордог байх нь энэ одоо root чакраны түвшинд, үндэс хүртний түвшинд өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр. Хүсээгүй үедээ тэр хүнийг одоо тэр хүнд таалагдахын тулд, тэр хүнд хайрлагдахын тулд хүсээгүй мөртлөө хийчих юм бол энэ нь одоо үндэс хүртний түвшинд өөрийгөө хайрлах чадахгүй байгаагийн нэг юм илэрхийлэл байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ түвшинд яаж өөрийгөө хайрлах вэ гэхээр зөвхөн хүссэн үедээ, зөвхөн хамгийн хайртай дотны хүнтэйгээ энийг хийж өөрийгөө хайрлана. Тэгээд өөрийгөө ингэж хайрлаж чадж байгаа хүн бол би энэ ариун үйлээр хүнийг хайрлаж байгаа гэдэгтээ итгэж байгаа хүн бол би бол ариун үйлээр хүнийг хайрлсан гэдэгтээ итгээд ингэж тийм өөрийгөө ерөөсөө хизээч ингэж одоо бэлгийн харилцаанд орсныхоо төлөө ямар нэгэн муу мухагаар бодохгүй байгаа хүн үндэс хүртний түвшинд өөрийгөө хайрлаж чадна. Ингэж чадах юм бол өөрийгөө хүндэтгэн. Ингэж чадахгүй байгаа хүн өөрийгөө хүндлэхгүй бол өөртөө итгэхгүй. Өөртөө итгэхгүй бол өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө сайн сайхнаар харахгүй, өөртөө амьдралаа зориулахгүй, бусдад амьдралаа зориулаад бусдаас тэр үн цэнийг авахын төлөө хичээгээд штэ. Тэгэхээр энэ бүхний үндэс суурь нь энэ үндэс хүрдэн дээр байгаа. Та өөрийгөө хэдэн үнтэй ч унтсан бай. Уучлцгаа. Тий, энэ бол ерөөсөө хайрын одоо юм ариун үйлийг би хийцэн байна гэж үзээд өөрийгөө уучлаад өөрийгөө хүндлээд өөртөө итгээд өөрийгөө хайрлаад тэгээд өөртөө амьдралаа зориулна. Өөртөө амьдралаа зориулна гэдэг нь энерги цаг хугацаагаа өөртөө зориулахыг хэлээд байгаа байхгүй юу? Өөрийгөө арчилна, өөрийгөө турдна, өөрийгөө амраана, өөртөөгөө зөөлөн хандна. Тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгж ингэж өөрийгөө хайрлаж, сайн сайхнаар бодож яваа хүнд орчлон хорвоо яг тэр хайрыг нь л бэлэглэх болно. Тэгэхээр бүгдээрэнд нь хайр илгээе,
өөрөө өөрийгөө дотроосоо ийм өндөр түвшинд хайрлаж, өөрийг тань чин сэтгэлээсээ хайрлаж амьдралаа зориулах хүнтэй уулзрах болтугай гэж хүсэн өрөө тэр хайрыг дотроосоо төрүүлэх, тэр хайрыг амьдралтаа бүтээх хүн нь бол хэн нэгэн эрэгтэй хүн, хэн нэгэн нөхөр биш. Ерөөсөө та өөрөө шүү. Та л өөртөө энэ хайрыг өгчих. Та л өөртөө итгэж, өөрийгөө хүндэлж. Тэгээд бусд нь бүгдээрээ аяндаа бүтэж биелэх болноо. За бүгдд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.